Монголчууд бол эртнээсээ байгальд ямар ч нөгөө хор хөнөөлгүй ахуй соёлтой арт түмэн морой аргамжсан гацсныхаа нүхийг хүртэл одоо бүгэлж үлдээдэг те нарийн нямбай чамбай тийм сайхан ахуй соёлтой байсан. Суурийн иргэншиллөө шилжээд ихтлгийг хайрлах бид нар юун дээр оршин тогтнож байгаа вэ гэдгээ бас ухаардгүй болцсон цаг үе юм болоо гэж бодож байгаа. Маш олон зуун жилийн өмнөөс бид нарыг эцэг өвгтэй маань хамт амьдруулж ирсэн энэ газар дэлхийг бидний үе дээр энэ ухаад байгаа надад бол маш шунлын сэтгэлтэй санагддаг л да. Яг мэдээж хүний хэрэгцээ байлгүй л яг даахгүй тулд нүүрсээ авах хэрэгтэй байна бид нар те цахилгаанаа дамжуулахын тулд зэсээ олборлох хэрэгтэй байна. Гэхдээ бид нар дэлхийн нийтээрээ хитрхээ тансаг хэрэглээрөө шилжчихсэн учраас одоо нөгөө дэлхийгээ ухахаас өөр аргагүй ч юм шиг байдлаар орчаад байгаа. Гэхдээ энэ бол цэвэр яг шунал гэж боддог. Ер нь хүн аливаа юм дээр тунгийн тааруулж хэрэглээгээ хэрглэж шунлаа дарж сурах хэрэгтэй юм шиг байна. Шунлаа дарцсан байгаа нь байгалаа хамгаалж бас чадж байгаа нэг арга гэж боддог. Юутай ойрхон өснө тэрийгээ бас хайрлж хамгаалж сурдсан байна хүүхэд ер нь. Тэгээд өөрөө байгальтайгаа ойрхон ахуйтай ойрхон өссөн учраас их хайртай байдаг. Энэ их хэрэгтэй зүйл байсан байна гэж ботсон зүйлгээ дараагийнхаа үедээ өвлүүлж үлдээх нь бас чухал ажил юм байна гэж хараад бас хүүхдүүдээ тийм сэтгэлтэй өсөхийг бас хичээж байна. Хүмүүс хитрхийх орчин тойрноосоо өмсөж байгаа хувцснаасаа унж байгаа машинаасаа аз жаргалыг амсах гэдэг. Гэтэл аз жаргал тэнд байдаггүй. Өөрийнх нь сэтгэл дотор байдаг. Магадгүй сэтгэл нь тайван, сэтгэл нь шуналгүй хүнд маш бага хэрэглээтэй байдаг. Байгальд ээлтэй хүн болдог. Нөгөө сэтгэлийн амар амгалангаас сайхан мэдрэмжийг, аз жаргалыг хайдаг байгаасаа гэж үнэхээр хүсэж байгаа хүмүүсийг хамгийн гол нь одоо бид нар юун дээр оршиж байгаагаар ухаармаар байгаа. Дэлхийн газар дээр бид нар оршиж байна те. Юугаар ундаалж байна? Усаар ундаалж байна. Тэгэхээр ундраг осон тэр усныхаа ихийг хайрламаар байна. Урсаж ирж байгаа усандаа гамтай, янз бүрийн хог хаягдал хайдгүй юун дээр оршин тогтнож байгаагаа ухаарсан тохиолдолд тэндээс сэтгэл гарна л та. Сэтгэл байж иж тэр хүнээс зөв үйлдэл гарна. Тэгэхээр ухаараасаа тэгээ сэтгэл нь гараасаа тэр сэтгэлээс зөв үйлдэл гараасаа л гэж хүсэж байна. Нар ус ургамал хөрс байгалаа хамгаалъя.